За 20 дугаар бодлого. А цэгээс эхлэн эсвэл дээш нэг нэгж эсвэл баруун тийш нэг нэгж явсаар Б цэгийг дайран С цэгт очих ялгаатай замын тоог бол гэсэн байна. За эхнийх нь ямар арга байна вэ гэхээр улаанаар тэмдэглэх юм бол шууд ингэж яваад ингээд нэг Б дээр очиж болж байна. За дараа нь ингэж явж байгаад ингэж нэг очиж болж байна. За гурав дахь нь ногооноор тэмдэглэх юм бол ийшээ яваад ингэж очиж болж байна. За ингээд 3 янзаар очиж болох юм байна. За дараа нь дахиад эндээсээ Б-гээсээ цэр үедийн янзаар очиж болох уу гэдгийг хэдүүлээ бодчихъя. За тэгэхээр энд хэдүүлээ 3 байсан гэдгийг тэмдэглэж 3 зам байна. 3 зам эсвэл 10 байна те. За Б-гээс болохоор баруун тишээ нэг дээшээ нэг гэхээр ингээд нэг очиж болно. За мөн ингээд бас нэг очиж болно. За дараа нь за ногооноор ингэж явж байгаад ингээд бас нэг очиж болж байна. За ингээд очсон гэхээр за одоо ингээд зөвхөн баруун тишээ дээш гэсэн болохоор болчихлоо. За энд мөн 3 зам байна. За тэгэхээр одоо энд бол нийтдээ 3-ын одоо 9 янзаар очиж болох юм байна. 9 зам. Эндээс 3 янзаар очичоод дараа нь энэ 3-ыг хайлайлснаар болно гэхээр за энийг бол комбинаторик хичээл дээр бол яаж бодох нь бол үзсэн. За тэгэхээр ингээд очих нэ. За зөв хариулт нь эндээс 9 болох юм байна. 9 замаар очиж болно.